Do it. I don't know. I just like being in water. It's one place I can think. Зохиолч Рик Риорданы бүтээл Percy Jackson-ы ад явдлыг Disney Plus компани телевизийн цуврал болгох ажлыг эхлүүлжээ. Энэ талаар зохиолч Риордан эхнэрийнхээ хамтаар Twitter-ээр дамжуулан мэдгдсэн байна. Percy Jackson-ы ад явдал одоогоос 10 жилийн өмнө буюу 2010 онд бүрэн хэмжээний кино болон дэлгэцнээ амжилсан байдаг. Уг төсөл амжилттай ажиллаж 95 сая долларын төсвөр 226 сая долларын ашиг олсон нь киног бүтээгчдэд дараагийн ангийг хийх урам зориг өгсөн бөгөөд удаах анги нь 2013 онд нээлттэй хийж мөн 90 сая долларын төсвөр бүтэж дэлхийд дахны бокс оффисоос 200 сая долларын ашиг олж өгчээ. Энэхүү киноны 2 дугаар анги гарснаас хойш 7 жилийн дараа уг төслийг дахин ачаалтаж телевизийн цоврал болгон бүтээж эхэлсэн нь Percy Jackson-ы сая шүтэн бишрэгчдэд гайхалтай мэдээ болон очиж байгаа нь дамжиггүй юм. Мөн бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Логан Лерман цахим хуудасаараа дамжуулан уг төсөл дахин хийгдэх болсонд баяртай байгаагаа мэдэгдэж зохиолч Рик Риорданд амжилт хүсжээ.